Холбогдох байгууллагуудын гаргасан судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалж сүүрлийн 6 жилийн хугацаанд 94 хүн амнасаа алдсан байна. 2015 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 5,000 хүн бэртэж гэмтжээ. Дараагийн мэдээ. Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвчлийн асуудал хүндэрч байгаа болохоор хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт эрсдлээ сэргийлж хамгаалах зорилгоор нийслэлийн засаг дарга захирамж гаргасан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо хөндөрч хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг их асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл зохион байгууллаа. За нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, за үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өгсөн байна. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж халамжийн төвд, 18 хүүхдийг хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицолборт шилжүүлэн өглөө. Хин нэгнийхээ зүгээс хамтарч амьдарч байгаа хин нэгнийхээ зүгээс хүүхдүүд бол хүчирхийлэл, дарамт, төгшүүр, тэгэл гэр орноосоо хөөгдсөн байдалтай энээсээ болоод юм ингээд гэртээ очихаас айгаад, дахиж зодуулахаас айгаад ингээд одоо өөрсдөд нь хамгийн тааламжтай байгаа буюу найз нөхөдтэй байгаа тийм хүмүүс ингээд хараад ингээд хоол унд өгж байгаа, тайван байж байгаа, инээж ханиаж байгаа гэдэг ийм орчныг ингээд сонгоод гараад ирсэн. Нөгөө байрнуудын маань орц хонглоор за өдрийн цагаар нөгөө үйлчилгээний төвүүдээр хоолны газар болоод за худалдаа үйлчилгээний төв заах дараадаа бас илрүүлэлтийг бас хийсэн байгаа. Хүүхдүүдэд юун төрөнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж дулаан хувцсаар хангасан байна. За үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмчнэр үзлэг хийжээ. Арсны өвчин одоо өөрөөр хэлэх юм бол хамуу арсны өвчин бол нэг 7 хувьтай байна. За бүрний өвчин бол 5 хувьтай. За тэгээд яг ер нь бол сэтгц талдаа за жоохон тийм дэлгэцийн донтолын хамааралтай хүүхдүүд их хувьд эзэлж байна. Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг их нь авахаас татгалзсан. За 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан. Хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай зохицолборт байрлууллаа. Цаашид эдгээр хүүхдүүдийг бүх төрлийн сургалтанд хамруулах юм байна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужааны сургалт, барилгын өргөн мэргэжлийн сургалтанд хамруулна. За мөн биеийн тамир спортын сургалт оролцдог, биеийн тамирын сургалтанд ер нь хамруулна. Урлагийн хөгжмийн сургалтад байгаа. За гадуур хоног төөрүүлж яваа хүүхдүүдийн дийлэнх нь PC тоглоомын газар хоноглдог байсан байна. Хүүхдүүдийг гэрээсээ даажгадаг хүргэж байгаа шалтгаан нь за нэг талаас гэр бүлийн орчин нөлөөлж байгаа ч нөгөө талдаа мөн компьютер тоглоомын газрууд эднийг их татаж байна гэж үзэж байна. Хүүхдүүдийн одоо байдлаас ингээд ярианаас нь харж байхад бол өдрийн цагаар бол сүм хийдүүдээр орж хоолдог юм ээ. Оройн цагаар бол энэ PC тоглоомын газар хондог гэж. Тэгэхээр зарим одоо ер нь олон PC тоглоомын газар дүүрэг дээр байдаг. Энэ дээр бол хүүхдээс одоо мөнгө төгрөг аваад хонуулдаг гэсэн ийм бол яриа байна. Тэгэхээр цаашдаа бидний PC тоглоомын газрууд руу бол бас шалгалт оруулж бас зөвшөөрөлгүй бас тодорхой PC тоглоомны ажиллах цагийн хуваар эдгээр дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Мөн хүүхдтэйгээ харгас хэрцгий хайрцдаг, гэрээсээ даажиж тэнхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг онцолж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу цагдаа, эрүүл мэнд тасрамж халамжийн байгууллагууд болон хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицолбор, нийслэлийн болон дүүргүүдийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрууд хамтран ажиллалаа.